99-ийн нэгдэх дугаар ахуй хариуцсан Байран утгийн захирагч Ар ноён хар бэхийн дурсамж яриа гэд энэ цуврал дугаар. Энэ нь болохоор өмнөх 98 дугаар цувралыг үргэлжлэл гэж ойлгож болно. Өмнөх 98 9 дугаар дээр юу гэж зогссон бэ гэхээр Жамуух дайн өдөөсөн те Тэмүүжин болон тойрол бангийн эсрэг. Тэгэхээр Байран утга маань одоо өмнөх хэдэн жил бэлдэж байсан бүх зүйлээ өгөөд явуулна гэсэн үг. Цэргүүдийг бүгдийг хувцлан те зэвсэглэн хоол хүнстэй юутэйтэй те. Тэр дайнд болохоор тайчууд Жамуухын талд байлцсан гэж бол ойлгохдоор байна. Тэгээд тайчууд зогцсон гэдэг хэл мэдээ ирсэн байна. Бахар бэх ноёнд. Тэгэхээр тайчууд маань энэ Байран утгийнхоо цаана байрладаг учраас одоо дайн дуусаад цухтахад зайлшгүй энэ Байран утгийг дайрч өнгөрөх гээд байгаа байхгүй юу? Тэр дайнаас цухтсан тайчууд нь. Тэгэхээр энэ хүмүүс яах нь вэ? Тэр тайчуудын замд байгаа учраас өөрсдөө хамгаалах шаардлагатай юм болсон үе юм байна. Тэгээд ерөөсөө дайн байлдаанд нэг ч удаа оролцож байгаагүй хар бэх ноён нь анх удаага дайнд оролцох юм шаардлагатай болсон. Анхны дайн гэсэн үг. За энэ талаараа ярьсан дурсамж яриа байна. Мөн Жамуухын дайнд анх удаа хэрэглэгдэж байгаа нөгөө махир сэлэм гэж өмнөх дугаар дээр гарсандаа тэр сэлэм дуршигдаад ирэхдээ одоо ямар үзүүлэлттэй байсан байна те. Тэр талаар бас яригдах байгаа. Тайчууд зогцсон шүү гэдэг хэл ирдэг юм байна. Тэр үед бид 128 ширхэг хүнд хуйг бэлтгэж амжаад байсан юм. Тэгэд анх удаа хүнд хуйгтай дайнд урж байгаа юм. Нөгөө төгөр манай нутаг дэвсгэрт буюу манай болон Өвлөн үеийн отогтой ойрхон дайн болох гэж байгаа учраас дараагийн 5 жилд ард түмэнд тараана гэж байсан бүх сумныхаа зэвийг мөслөөд бид нар харуулд гарсан бүлгөө. Энд чинь татаарууд, унжуу сахалтай, зэлмийн урайхачууд, Өвлөн ээж, тэгэд Байрангийн бие, хадгалагч Байран бас тайчууд энэ хаваар нутгалж байгаа. Энэгээр явахын тулд бүгдтэй нь байлдана гэсэн үг. Бид нар чинь харьцангуйгаар тухайн нутагт суурин учраас тодорхой хэдэн жимүүдээр суурин харвагч шидэгч гээд хэдэн ахуйн ирчүүдэд байлдахад бэлнээр явж байгаа. Тайчууд угаасаа манай зэвсэг хүчин урлаач ардууд хаагур амьдрдгийг хамгийн тод мэдэх учраас сорт хийж орж ирж байгаа юм. Энд бид нар нэг том хүч болж байлдахгүй бол ганц агуурга мянгатаараа хамгаалах юм бол цөмүүлчихнэ. Тийм учраас бүх цэргүүдээ гаргаж зэвсгийн илүүрхэх дайн хийхээс өөр аргагүй болж байсан. Дээрэс нь хүмүүн хүчнийхээ тоогоор яах гэж урлал хийдэг билээ дээ. Тэрүүгээр чинь бүтэмжгүй болсон хуйгны хаягдал гэж ариун юм байгаа шүү дээ. Тэрийг эмгэндээч болов өмсүүлж цэрэг шиг харагдуулах хэрэгтэй. Өөхөх бол хамтдаа өхөн, амьдрах бол хамтдаа амьдрна гэдэг эмгэд ээжийг өөр хүүхэд гээд бүгд л ямарваа нэг байдлаар эр хүмүүс шиг харагдахуйц хуйгны хаягдал өмснө. Тэгээд чадахгүй нь хамаагүй зэвсэгтэй харагдахын чухал нь энд маш их хороо цэрэг хүрээлэн байсан байна гэсэн сэтгэл төрүүлэх гээд байгаа юм. Бид нарыг тооцохдоо хамаг цэргээ Тэмүүжинд өгөөд явуулсан учраас хойно хоосон гэхэд тэд нарын тооноос илүү ирж бүрэн хуйгтай цэргүүд харахаараа сандарна үстэй. Ямар ирээд чанар шинжих юм биш. Им хүмүүнд нь хидэл өмсгөөд 4 цаг зогсооход овоо эр хүмүүс шиг харагдана үстэй. Тэгээд хуйгны хэв хийдэг модыг толгой дээрээ тавьчихаар чинь тэр дүр хувиргалтыг чинь мөлхүүл туршуул хийгээгүй сандарсан цэргүүд чинь мэдэхгүй шүү дээ. Тиймэрхүү байдлаар ов гаргасан болно. Ер нь тэгж байлдан шүү гэж бид нар энүүгээрээ ярьдаг байсан юм. Яагаад гэвэл бид нар чинь барагтай цэрэгт явдаггүй эмээ өвөө нарын бүлэг байсан юм аа. Хэрв дайн болох юм бол яах вэ гэд л ярина шүү дээ. Одоо би яах вэ? Чи яах вэ? Хуагчийн эмгийг минь та яах вэ гэд ярьж байсан хэрэг болсон доо. Манай нутагт дайн болох юм бол Өвлөн ээжээ та яах вэ гэд яагаад гэвэл бид нар чинь энэ улсын амжиргаа зүрхэн бүлгөө. Тийм учраас мэдээж хамгийн шилдэг сайн бат бүхийгээ цэрэгтэй өгч алдаа гаргасан жижиг сажиг юмнуудаа өөсөө өмссөн болно. Тэгээд Аз болж манай хамгийн нүүрэнд Сүбэдийн төмөр хуйгнуудаас 100-аад нь бэлэн болоод гарчихсан байсан учраас тэдний сүр хуйгны гял цалаас айчхаж байгаа байхгүй юу? Цаашаа бол ерөнхийдөө хаягдал хуйгнууд байгаа шүү дээ. Дараагийн дайнд бэлдэж байсан нум болоод мэс зэв зэрэгээ тэр хавьд байсан бүхэл эр юм. Ер нь ямар нэгэн байдлаар тэрийг татаа тавьдаг нохоо байсан ч хамаагүй олгосон гэсэн үг. Өвлөн ээж хүртэл би бас харвна. Аль наашаа нэгийг өгөөх зүгээр өөх авгаа би биш гэдэл хашгирч байсан. Өндөр газруудаар хвчлэн хол харуулж чаддгууд та ойртуулад хэрэг хүрээ рүү орж ирэх юм бол эмгэн өвгөн хүүхэд байна уу хамаагүй бүгд л ямар нэгэн байдлаар шарах өгөх эсвэл чиглүүлж сөрдүүлэх байдлаар зэвсгэлсэн.
Тэгээд татаар болоод урайхан төмөрчд маань анх удаа цэргийн хориг хийж байгаа юм. Тэд чинь хамаг цэргийн хэрэгслээ дайнд өгөөд явуулчихсан хуйггүй учраас модон шөргөө босгож байгаад л хориг байлдаа хийвээ. Бид нар урлаачид тул маш их хэмжээгээр богино хугацаанд том чулуу шидэгч жижиг дүүгүүрүүд хийчихсэн байсан учраас зүгээр л сумны хүчээр айлгсан. Тэнд чулуу бол мөндөр шиг бууж, сум бол бороо шиг орж байсан. Тэрний хязгаар байхгүй. Оннуу, байнуу хамаагүй зүгээр л зөвлүүлээд харуулж байгаа. Тэр нь гэхдээ зогсохгүй. Яагад гэвэл шидэмгийнүүд нь 5 тоолох дотор харуулж байхад тэр донд чинь эмгэд хөөхөд харуулдахаар цагийн зай завсаргүй эмх зэгцгүй суман борооноор чинь хүмүүс асар их байна. Тэгэхээр чин тэд нар хүрээ рүү дайрахгүйгээр цаашаа ойн иргэд баргуучин төхмийн жимээр яваад өгч байгаа юм. Тэрийг чинь нутаг дэвсгэрээрээ бүгдээрнгээр нь ойртуулахгүй тулд бид нар бүх газраар эргэн бүртээ 100 ширхэг сум өгөөд зүгээр л чиглүүлээд харуулж бай гэсэн. Тэр хязгааргүй их сум дотор дийлэх нь зэвгүй байгаа гэж нь ерөнхийдөө хол харуулж чадах хүмүүстэй төмөр зэвтэг, дундын харуулчдад ясан зэвтэг, наагур хүүхэд эмэгчүүдэд бол зүгээр мөс өгчихсөн байгаа гэж нь. Үзүүрлсэн сумны гол гэх юм уу те мөс гэдэг нь нөгөөдөг чинь олон харагдахаар дээрэс нь хамгийн хол бууж байгаа зэвтэй байхаар хүний зүрх өхнөцтэй оногдох юм бол эднэр чинь бүгдээрээ зэвтэй энэ хязгааргүй суман дотор чинь үхтгэх юм байна гэд зүгтаагаад явсан. Манайхыг өнгөрөнгөд хорчинх бас харуулж байгаа. Хорчинх чинь байнгын даагуурс хадгалдаг төлбөрт цэргүүдтэй учраас тэр чинь хуйг дуулахдаа бас их сүрлэг. Бас суурин учир шидэгт хөрөмж гээд тэд нарыг чинь хажуунаас нь бөөрлөнө. Хамгийн хүчтэй цэргүүд бүхий бүлгүүдийн дунд нь хоёр хавчуурхтай байхаар хамгаалтыг хойд талдаа хийсэн байсан. Хатагийн салжууд чинь хэрээд рүүгээ нүгээд явчихсан. Ганцхан тайжуудын нутаг л байрангийн цаад талд байдаг. Ингэж бөөрлөөсээр нутаг дээрээ ирэхэд шууд доогуур давхиж ирсэн манай 3 салаа чинь гэртэн нухтаад авчиж байгаа юм. Тэгэхээр бид нар энд цаг хожиж өгнө. Цэргийн тоог нь бугруулж өгнө гэсэн үг. Тэгээ суурин зэвсэгтэй учраас Агаачуу Баатар чинь зориг мэдэж орж ирэхгүй гэж байна. Тайчуудын Агаачуу Баатар те. Хэрэг бид дур хөдлөх юм бол тос аваачаад шидэн шүү дээ. Тэгээд ойтойгоо хамтдаа өхөн гээд солиорч мэдэх зэвсгийн эрдэмгүй нөхдүүдээс айж байгаа хгүй юу? Өөртөө ч өгөхөө мэдэхгүй ой шатааж мэдэх юмнууд байгаа шүү дээ. Тийм болохоор бид нараар хамаагүй оролдох хэрэггүй. Ингэж бид нар чинь тайчуудыг нутгаараа явуулаад дээрээс нь тэр их цэргүүд явсны дараагаар чимээ ажиг тавьж байгаад хойноос нь боорч мухлах хоёр орж ирсэн юм. Бид нарыг бас хамгаалах гэж хүү ихийн завдалгууд дахиад ороод ирсэн. Тэд нар өмнөх хідэн өртөөгөөрөө яваад мэдээ авчихсан байсан учраас та нар гайгүй юу? Хүний хохирол байна уу гэд бүртгээ давхиж байгаа шүү дээ. Зүгээрээ яв гэдэл бид нар чинь мэд дайны юм болно. Тэгтээ бас мордын амнаас хөөс сахарсан байх юм бол морийг нь сэлгэж өгч байсан. Боорчийн 700 хүний 200-ийнх нь морийг сольж өгсөн. Бусд нь унсантайгаа сэлгээ морьтойгоо шархацсан цэргүүдийг бид нар өөрсдийн хүрээнд дээр авч байгаа юм. Тэр хоёрын цэргүүдээс би шархацсан 50-аад хүн 200-аад морь авч үлдсэн. Нэг жижиг хөнгөн буулт хийхэд нь олон эмээ нар чинь маш хурдан борц өгөөд явуулна. Хойноос нь ирнэ гэдгийг мэдэж байгаа учраас гялс шүл хийж уулгаад мордуулаад цааш нь нэхүүлэх үүрэгтэй. Тамиртайнууд нь морин дээрээсээ борцоо шүүрээд аваад явна шүү дээ. Давхиж байхдаа идэж болно. Энэ бол манай агуу том ялалт гэдэг маань нөгөө байран отгийн те энэ ч нөгөө уурчууд, дарахчууд цэрэг дайны ард талыг хариуцсан юм аж ахуйн отог байгаа шүү дээ. Дайнд орж байгаагүй. Тэгэхээр орсон дайндаа яах нь бид нарын сөр дуйлантай оролцсон ганц дайн гэж байгаа. Би хүртэл биеэрээ байлдаж ном сум барьж үдсэн дайн. Арын ардууд гэж та нар мэдхүү гэж байна. За. Бид нар чинь боорч мухлах хоёрыг явуулсны дараа хүрээгээр цэргүүдээ нэгтгэн хойноос нэхүүл дагвал бас хэрээдийн байдал яаж байна? Энэ явдлыг тааруулаад өөр хүмүүн амтан дайрах вэ гэд ой самнах уйл хийсэн. Ерөнхийдөө 100 цэрэг гаргасан гэсэн үг. Нэхүүл туршуул тайчууд биднийг тандаж байгаа эсгийг шалгахаар ойр хавтаараа 5 өртөг газар ойг нэгжиж дуусаад төв хүрээнд юу болж байгаа тухай асуун шүү дээ. За тэгээ тайчуудыг үлдэн хөөгөөд цаашаа Тэмүүжний мэдэх хэрэгээ гэж байна. Дайн дууссан гээд өртөө ирсэн учраас хохирол тооцоогоо хийхээр их хүрээнд очисон. За тэгээд тайчуудаас ирсэн цэргүүд маань манай хуйгийг сайшаах болоод муулах цаг ирвээ. Засгийн 1-р хэлцэл гэж байна. Тэмүүжин чинь ингэдэг юм байна. Та нөгөө урчуудынх нь хийсэн те 5-6 жил бэлтжиж одоо
цэргүүдээ хуйглаад боломжийн зэр зэвсэг өгөөд явуулсан байгаа тийм. Хуйг дуулах болгоод зэвсэг нь дайнд ямар шууган хэрэглэгдсэн гэдэг дүгнэлт нь одоо гарч ирнэ. Тэгсэн чинь Тэмүүжин гэсэн гинэ энийг чинь таацсангүй өвөг минь. Энэ нөгөө Тэмүүжин болохоор хүзүүндээ шарах авцсан гинэ. Тэмүүжинд хийж өгсөн тэр гинжин хуйг нь хүзүүгүй байсан болохоор одоо хүзүүн шархтчлаа гэж хуйгийг голсон юм байна. Тэгэхээр гинжийг нь үргэлжлүүлэн юудан болгох уу? Нүүрвч эсвэл нүүрний хэсэгтээ цоорхотой болгоё гэсэн яриа гарч ирсэн гинэ. За ямар тач тийм алдаа байгааг танив. Уул нь Тэмүүжин хаанаас бусд нь хүзүүндээ харвагдаагүй л юмсан даа гинэ. Манай хуйгинд нэг бол толгой нь бүтэн тасарч өгөхөөс хоёрын хооронд шархтай амтан гарч байгаагүй гинэ. Ууг нь хөнгөн бат бүх цэвэрхэн сэлэн болоод нум суманд аль алинд нь хамгаалагдана гэж арай чанартайгаа л хандаа өмсүүлж байгаа нь тэр. Тэгээд тус асгачсан үед хялбархан тайлж хаях боломжтой. Зэргийг нарийн тооцож байж хийсэн юм. Бандатл хөөлгсөн төмөр хуйгийг бол сүбэдэ дээр туршиж байгаа юм л та. Болоогүй тэр бандгар хуйгтайгаа сүбэдэ 2 удаагийн дайнд орж өөхнөө амьдрах нь гэж туршсны дараа л хүнд хуйг чинь гарч ирнэ. Эзэн бие хүзүүгөө болгодог чинь хүнд хуйг байхгүй юу гинэ. Уул нь гинжин хуйг чинь нэг бол бяцвсрэн эсвэл мориндоо чирэгдснээс болж хавирхан уушгаа сүлбэж найд туртай хүлдэг гинэ. Дайны шархаар бус ослын шинжтэй өхөл дагуулдаг байсан учраас манай хуйгийг чинь чанартай гэж үздэг байсан байхгүй юу. Тэгсэн яалтчгүй зэвэнд оногдсон учраас дайны шарханд тооцогдоод чанаргүй гэдэг явдал гарсан. Моринд чирэгдэх энэ тэр хөдөлгөөний саад бэрхшээл үүсгэж байна гэд хуйгийг хайж байсан. Ер нь тэрлүүгээ хүсэл мөрөөдөл байсан ч яаж хийхээ мэдэхгүй байсан цаг үе л дээ. Эхний ээлжинд бол суманд оногдохгүй сэлмэнд завчигдахгүй байхыг л эрхэмлэж байснаас моринд чирэгдэж эсвэл бяцарч өгөх зэрэгээс хамгаалсан цаашаа хөгжих зэвсгүүдийн түүх байхгүй байгаа. 8-та байлдснаас улбаатаагаар манай хуйгнаас үүдэлтэй мордын шарах ихтэй байсан. Нөгөө төгөр Кеданаас орж ирсэн цагаан дартийн улбаатаагаар нүүр болоод түлэгдэлтийн шархуудч байсан. Өвдөгний хамгаалалт болоод морин дээр илүү бат бөх суухын тулд дөрөө сэтгэх хэрэгтэй гэж шүүмжлэлүүдийг авч байлаа гэж байна. Дөрөө бол чирэгдэхгүйгээр эзэн биеэ унгаах шаардлагатай үед босоод дөрөөлөх мөн дээгээлэн эргэх гэх мэт олон үүдэлтэйг сэтгэх шаардлагатай байсан. Төмрөөр тэр хэвэнд нь яг ямар өнцгөр яаж урлах гэдэг чинь нарийн шүү дээ. Тэрийг сэтгэж олон удаа дуршсны эцэст хэлбэр оруулж нийтэд олгоно гэдэг чинь асуудал. Одоогоор бол өндийж босдог дөрөө байгаагаас нөгөө цоожлогчтой нь гараагүй байгаа үе гэж. Бас дөрөв нь хөгжөөл явсан юм байна. Хүнд хуйг бол 13 хартны дайнд ороогүй зөвхөн хамгаалтын хүрээнд туршигдсан. Нилээд олон хүмүүс айлган сүрдүүлсэн учраас нэмэх оноотой. Дээрээс нь бид хүзүү нэмэх шаардлагатайг ойлгосон. Анхны үйлдвэрлэсэн 100 маань хүзүүгүй яг дээлний хэмжээндээр таардаг байсан. Тэгэд ханы хүзүү шархтсны улбаатаагаар бүх жанжид хүзүүгөө хамгаалах сэтгэлгээ бий болж алдаанаасаа суралцсан. Тэмүүжин хаан гомдол мэдүүлж урлаашд шахалт үзүүлсэн учраас бусад ноёдч хуйган дээрээ хээх хуваар гэж маягладаг байсан бол одоо жинхэнэ хэрэглээний талаас илүү тус нэмэр өгч байгаа. Тэгээд анх удаа туршилтанд хэрэглэсэн махир сэлэм маань бусдын 2 сэлэм хугч чадсан байсан. Тэр бол нэг талаас лут бярта хүн, нөгөө талаас маш бат бүхэн илрэл гэсэн ихний сайшаалыг авсан. Урууд мангуудын нэгэн бүхийн гавьяа байсан. Тэр сэлмийн хуваагдлыг үзүүлэхэд үнэхээр дажгүй сэлэм байтал. Түүнийг хуваана гэдэг нь нэгт тухайн хүмүүний бяр, нөгөөд төмрийн бат бүх эрттэй байсан явдал гарсан. Хуйлдэр сэтсэн гэсэн гинэ. Би олон үртээ давхиад ядрахтаа унтаач ихтэй давхиж байхад доогуур байсан хүмүүнийг завцсан байна лээ гэж хэлв. Дайн хийхэд унтаж байсан тохиолдлыг би анх удаа л сонссон. Сэлмээ имэйл дээрээ тавьчихад тэрэн дээрээ унтаж байдаг баатар байх уу? Унтаж байсан хүмүүс хажуугаар нь зөрсөн хүний толгойг тасарсныг яаж мэдээд байгаа юм? Иймэрхүү яриаг би бол ойлгодог төрлийн хүн биш. Ямар ч тач махир сэлэм бол бидний агсаж ирсэн сэлэмнээс өөр алах чадварын онцлог байна гэсэн яриа гарсан. Харамсалтай нь би жанжин биш учраас тиймэрхүү яриаг ийс ойлгоно. Тэр бол уг нь манай хатуу сэлэмний бүтлгүүтэл байхгүй юу? Энэ ярианаас болоод хөөрцүүлсэн жанжтууд хөдөлгөөнгүй барьж байгаад зүсэж орох гэдэг үйлдэлийг хийж үзээд эн чинь замагт нууранд байдаг хавч шиг юм байна. Хайчлан энтергээд сэлмээрээ их тоглосонтой холбоотойгоор
хаягдал сэлмийн хүсэмжлэгч ихтэй болсон шүү гэж гинэ. За эргэлтэн нэмэгдээд байна. Энийг нь 2-3 жилээр дайнд ашигласнаар ердийн бидний элдний хөдөлгөөн уншигдшгүй болох давуу чанар үүссэн. Жамуухадаа дахиад байлдах юм бол бид нарын элдээр тулдах арга барил өөрчлөгдснөөс тэднэрт сэтгэл зүйн болоод тулааны өндөр цохилт үзүүлэх боломжтой гэж тэд ярилцаж байсан. Нэгэнт хэрэглэгч нь ийм хэлж байгаа учраас түүнийг биелүүлэх ёстой. Тэгээд хэмжээний хувьд тохоо төшүүлнэ гэснээсээ анхны сэлэмнээс хэмжээ нь арай багассан. Өөрөөр хэлбэл тохоо төшүүлэхэд тохооны үзүүрээр эргэж тохоолдох, зүсэх, цоожлох, хайчлах зэрэг бага хөдөлгөөнд таацтай. Бага хөдөлгөөнд завчих төрлийн элд учраас богино байхаар сэтгчилж урт элд буюу үлд, элд буюу махир сэлэм хоёрын ялгаа гарч ирсэн гэж байна. Урт элдийг нь үлд гинэ, махир сэлмийг болохоор элд гэдэг юм байна. Үлд бол нэлээд урт төрлийн зэвсэг. Өөрөөр хэлбэл зарим хүмүүн хагас дэлэм хэрийн урттайг, зарим нь гарт хэрийн захиалж байдаг. Тэгэхэд махир сэлэм богино. Хутганаас бараг хуруу сүм урттай байхыг шаардсан хэрэглэж байгаа хүмүүний л таашаал байлгүй дээ. Махир сэлмээ хоёрыг нийлүүлж байгаад хайчилж үзүүлээд наадаж байгаад дараад нь баяр цэнгэл болсон доо гэж юм. За тэгээд баяр цэнгэл болж алжаал ядаргаагаа тайлаад дараа нь засаг хэлэлцэх өдөр маань эхэлнэ. Эхний ээлжинд дайныхаа тухай, ард дахь үйл явдал, хохирлыг яаж гитлэх, ямар алдаа дутагдал гарсан, тэрийг цэргийн бэлтгэлээр яаж засан сайжруулах вэ? Гихчлэн над падгүй юмнууд олон. Би ерөөхдөө захиалга хийдгээрээ анзаарч сонсно гинэ. За тэгээд дайны олсон зүйлсүүдээ эд материал ялангуяа нөгөө хүмүүсээ хувааж авдаг байсан байна. Тэгээ хуваах дараалал нь бас өөр мэдээж отгууд өөрсдөө хэрэгтэй хүмүүсээ тэр олцны хүмүүсээс цоглуулж авдаг юм байна л да. За тэгэхээр хамгийн түрүүнд өөлөн ээж шилдэг гэж байна. Тэрний дараа Тэмүүжин хан шилнэ гинэ. Тэр тэрийгээ авна гэдгийгээ Тэмүүжний дараа Бүртөөн ээлж ирнэ гинэ. За Бүртөө тэнд чинь арилжаа худалдаачны хэрвлээ хийн. Тэгээд тэр дайнд хамгийн өндөр гавьяа байгуулсан 3 жанжины ээлж ирдэг гинэ. Хичнээн олон жанжин байсан ч 3-ыг л тэнд хамгийн түрүүнд авахыг зөвшөөрдөг гэж байна. Хүмүүсээсээ шилэх боломж үүсгдэг гэсэн үг. За энэ дайнд болохоор зэлэн, боорч, мухлаа 3 хүнээс шил сонгож авсан байна. Тэгээд дараа нь болохоор ханы ордны хамгаалтын чербийн нар 100 авнаа гэж байна. Тэгээд мянгатууд ороод сонгосны дараа л би орж ирдэг байхгүй юу гэднээ байрангийн хар бэх ноён. Өөрөөр хэлбэл арилжаачид дотроо тэргүүнийх нь гэсэн үг. Өөлөн ээж бол хамгийн огтой бүхнийг аваад явчихдаг учраас тэрний үлдэгдэл дээр л ажиллана. Бүх төрлийн сор юу бэ? Тэд нарыг шилээд авчихдаг гэсэн үг. Хөөхөн охинтой баян чинэлийг харагдаж байгаа эрдэм мэдлэгээрээ суу алдартай байсан хүмүүс гिचлэн ерөөхдөө төрөөс холдуулах ёстой. Гэхдээ маш алдартай хүмүүсийг нь өөлөн ээж авчихдаг. Өөлөн ээжийн сонголт 30 тонн дотор ордог юм гинэ. Тэр нь хууж узууртнуудаас гэсэн үг. Бүртээ гэх юм бол тэр дотор байгаа аянчин жинжин болон олхнууд аймагтайгаа хамаатай хүмүүсээ суглаад авчна. Тэмүүжин бол дараа байлдах хэрэгтэй тийм баатар. Эсвэл надад багш болохоор хүмүүнгээд ерөөсөө яг ийм тийм гисэн цэгц байхгүй. За тэгээд чадaltaй бэртэй хүмүүс нь ороод ирнэ. Зэлэмдээр урчууд орж ирнэ. Өөрөөр хэлбэл яг төмрийн эсвэл модон уралдын чиглэлийн ч юм уу нэг тиймэрхүү урчууд орж ирдэг. Боорч бол морь мал адгуулдаг юмаа л авчдаг. Дажгүй морьтой хүмүүн байна гэд хүмүүнийг нь биш морийг нь хардаг юм л та. Энэ морины энэ гоё сайхан байна гэж байгаад л эзнийг нь авчихдаг юм дөө. Манай мухлаач нь бараг нүцгэлэн шүү дээ. Бүх булчинг нь харна гэж байгаад л ирчүүдийн цээжин биеийг нүцгэлж байгаад жигд булчингаа хөгжүүлсэн ирчүүдийг нь авчихна. Ер нь юу хийж чаддаг байх нь хамаагүй. Чербийн нар их агуурга гэрт хэрэгцээтэй хүмүүсээ авна. Тогооч, санч гээд нэг тийм алга ирээн юм л авдаг. За тэгэхээр дараагийн дугаарт энийг үргэлжлүүлээ. Дайны олзны энэ хүмүүсийг хэрхэн хуваарладаг гэдэг нь бол ер нь бол дайнаас өмнө тодорхой болцсон байт юм билэ. Хоорондоо ярьж тохиролцоод морийг тавиад ч юм уу тэгж яагаад хуваагаад авчдаг байсан юм хамгийн соруудын дээгүүрээ. Тэгэхээр тэр процессыг дараагийн дугаарт ярив. Маш сонирхолтой тийм процесс байгаа. Хувил дайны гэх юм уу? Бодлогын, тогтолцооны дайн болохоос өмнө дайны тэр хувилбаруудыг бүгдийг бодсон байдаг байсан юм байлээ. Ялагдах хувилбар, ялах хувилбар
одоо жишээ нь алтан усад ялагдлаа гэж бодоход алтан усын ямар хаан байдгийг, ямар ноёд байдгийг, тэрний доор яаж орох уу гэдгийг хүртэл бодсон байдгийн билээ. Тэгэхээр тэр талаар дараагийн дугаарт. За тэгээд өнөөдрийн дугаарыг ингээ өндөрлөе. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.